За сайн байцгаана уу? Би та нартайгаа өнөөдөр амлсан ёсороо өсвөр насны одоо ууртай өсвөр насны хүүхдээ яаж харьцах вэ гэдэг бяцхан сэдвээр бяцхан зөвлөгөө өгье гэж бодсон. Энэ мэдээж миний амьдралдаа хэрэгжүүлсэн зүйлсээс гадна бас яг сонсож мэдсэн юм бас давхар хуваалцаж байгаа. Ер нь бол өсвөр насны хүүхдээ харьцна гэдэг маань биднээсээ хувьд биднээсийг шал өөр төвшөнд одоо бид нар уураа өөрсдийнхөө эмошнгоо маш их захирах хэрэгтэй болдог, маш их төвчээрийг шаардсан ажил байдаг. Тийм болохоор ээж аав нар бол одоо яг энэ үед нь бол нөгөө уурал загнах бие чи одоо тий харьцуулах тэр энэ гэдгийг бол ерөөсөө бүр мартах хэрэгтэй. Энэ үед нь бол аль болох тайван хүүхдүүдтэйгээ харьцах хэрэгтэй. За яг хэд хэдэн одоо ийм санал хуваалцахад ямар ч байсан нэгдүгээрт нь бол өөр хүүхдүүдтэй бол хязгааргүй хайрыг өгөх хэрэгтэй. Хязгааргүй хайр гэдэг чинь эд материал одоо дуртай юм авч өгнө гэсэн үг биш. Чин сэтгэлээсээ энэ хүүхдэд би одоо ээж аав нь чамд чин сэтгэлээсээ хайртай ш. Ялангуяа ээж нар хүүхдүүдтэй маш хайртай шүү гэдгийг мэдүүлэх хэрэгтэй. Одоо чанга тэрвэрх ч юм уу те ингээд унтахт нь үнсэх, орой өглөө сэрэгт нь үнсэх ч юм уу ингээд тэрврээд ингээд ээж нь бол ингээд чамд маш их хайртай. Тэгээд хайрыг мэдрүүлэх хэрэгтэй. Ер нь эцэг их тийм ээ. За дараагийн удаа болохоор яг их ууралсан хүүхдүүдтэй бол одоо мэдээж нэг удаа би нэг бяцхан төөх хуваалцъя л да. Манай хүүхд ингээд нэг 9 дугаар ангид үлүүдээ нэг юм нөгөө видео гейм тоглодог байсан үе л дээ тэр үедээ 9 үлүүд 9 төгсөжсэн юм. Тэгээд нэг өдөр л өрөөнд нь пет пад гэл амар чанга чимээ гараал явлаа. Юу болов гэж ясан чинь нөгөө видео гейм тоглож байгаад хожигдсон их ууртандаа одоо тэгэж их л уур гарсан байгаа байхгүй. Одоо тэр видеогийн бас нөлөөлсөн өөрийнх нь тэр одоо зан ааш тэр өсвөр насных нь одоо нөлөөлсөн л ахalta. Тэгээд ууранд яасан гэсэн чи өрөөндөө байсан жижигэн зургтны нүрийг гараараа цогоо ахалцсан. Тэгэл би яг тэр үед бол ингээд бас ингээд яг амар уур хүрх юм цочсондоо олож явах уурлах тийм мэдрэмж надад төрснөө гинтхэн. За ер нь уурж болохгүй гэдгийг одоо тэрийг одоо бас нэг суралцж ирсэн учраас тэр үед ямар юм сурсан бэ гэхээр би ерөөсөө одоо зөөлөн одоо тий ердийн хоолоогоороо ердийнхаа одоо уурлаагүй тайван царайтай уурлаагүй хоолоогоор одоо өөрийнхөө бие хилэмж одоо би байдлаа хүртэл юм ууралсан шинжгүүгээр зүгээр миний хүү яасан юу болсон яагаад энийгээ эвтчихөө яана одоо гэсэн чи ингээ чимээг болсон. Тэгээд за тийм их уурчин хүрээд байгаа юм бол миний хүү над гэм одоо жоохон байж тоглож болдгоо юм уу гэсэн чинь уурлал орон дээр ингээл үсээ ягаал ингээл уурлал суусан байхгүй. Тэгэхээр би за миний хүү тэгвэл жоохон сууж байгаа тайвширчих гэд өрөөг нь хаалгаа тайвширчих миний хүү тэгээ дараа нь тайвширсныхаа дараа гараад ир гэдэг би айгу 50 хэлсэн ерөөсөө ямар ч юм ууралсан үнцэг гаргаагүй. Тэгээд би цаана тэгээ хаалгыг хаачаад галтгооны өрөөнд орох үедээ би яасан гэхээр миний зүрх тэлсэжсэн байхгүй. Ягаад тэр амир нөгөө чимээг би ингээд гинт сонсондоо цочоод тэгээ зүрх тэлсэлд одоо яана гэж бодвол мэдгүй нэг тийм айдсан байсан. Тэгтээ яг галтгооны өрөөнд ороод хоолоо хийгээл ингээл юм аягээл зогсож исэн чинь нэлээд цаг гарны дараа гараад ирсэн. Яасан миний хүү гэсэн чинь зүгээр би нэг гараадах өгнө окей миний хүү тэгтээ хордоо ороод ирээ. Тэгээ жоохон байж ороод ирсэн. Тэгээд тэгснэ би хожигдоод ууралсан хэрэг за миний хүү тэгвэл тийм их уурч хүрээд идэг юм бол наад тоглохгүй гэж болтгүй юм уу гэсэн чинь би тэг өөр юу их юм гэхээр өө миний хүү тэгэл одоо юу ч хийж болно шүү дээ. Ээжтэйгээ хоол их юм уу гэсэн чинь тэгэхээр за окей миний хүү тэгээд өөртөө тэг хичээлээ энэ өөрийнхөө одоо ямар ч байсан миний хүүд бас хичээл байгаа ч бас тийм мэргээ хийх хэрэгтэй гэд амар 50 өнгөөр хэлээл тэгсэн чинь тэгэл өөрөө тодорхой хугацаанд нэг ууралсан шинжгүүдээ сүлдээ ингээ аюу тавьчирсан. Тэгээд би ямар ч байсан энэ одоо өөрийнхөө одоо 50 хоолоогоор 50 царайгаар одоо өөрийнхөө биеийн хилэмжийг ч гэсэн ингээ аюу юм 50-аар ингээ тарьсан маань нэг номерт үр дүнг ямар ч байсан энэ удаа үр дүнгөө өглөө гэдэг би яг тэр акшнд мэдэрсэн. Тэрнээс хойш одоо яг тэрийг би сонссон тэгдэг гэдгийг сонссон байсан учраас би хэрэгжүүлж гисэн байхгүй юу. Яг л ууралсан цагаас. За энэ бол ямар ч байсан маш юм үр дүнтэй арга юм бэлээ. Энийг бол ерөөсөө яг бүр тэгэхээр нөгөө ууралж болохгүй, хашгирч болохгүй одоо нөгөө хүүхд рүүгээ те ерөөсөө тийм байдал гарч болохгүй маш тайван байх хэрэгтэй. За энэ бол нэг
одоо ер нь бол хоёр дахь тийм ээ арга гэж үзэж чинь. Нэгдүгт нь би нөгөө хайрлах гэсэн тийм ээ. Хоёрт нь одоо маш тайван байх хэрэгтэй, уурсан ч гэсэн уураа гаргаж болохгүй ерөөс тайван. За гуравдугаарт нь болохоор ерөөсөө хүндлэл гэж байгаа юм заяа. Тэгээ хүүхдээ одоо чи надад намайг хүндэлсэнгүү, эцэг эхээ хүндэлсэнгүү, тэгсэнгүү одоо гэж хэлж уурлахын оронд бид нар өөрсдөө яг өөрсдийн яг хүндэлж харцах хэрэгтэй байхгүй. За өрөөнд нь орохтой бол яг би яг тэр үед бас л нөгөө юм уншиж ийсэн, сонсч ийсэн учраас ингээ өрөөнд нь орохтой хаалганд төвшөд миний хүү яасан, ээж нь орж болохгүй юм хийх үү, яахан. Тэгэн гууд ингээл яасан гэл. Тэгээ заримдаа би мартаад өрөөг ингээл нөгөө онгоолгоод орчихгоо амар хуралдаг байхгүй. Та миний өрөөнд яагаад ингэж хэлэхгүйгээр орж ирж байгаа юм бэ? Уучлаарай гэж гараа авчид. Тэгснэ та юу хэлэх гэсэн хэрэг зүгээр л ээж нь ингээд тэгээд амар тайван гараа явж байгаа байхгүй. Тэгээ дараагийн удаа би юу мэдэрсэн хэрэг би өөрөө айгүй юм хүндлэлтэй харьцаж хүүхдээсээ хүндлэл хүлээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас маш юм хүндлэлтэйгээр заа минь хөө. Яг өөрийнх нь одоо ингээд те ямар нэгэн байдлыг өөрийнх нь одоо ер нь ийм насны хүүхдүүд бол ингээл нэг өөрсдөө том хүн гэж баг болцсон гэж бодож байгаа учраас энэ ээж аав бол одоо ингээд саад болж байна. Эсвэл энэ саад болж байна. Миний өрөөнд зөвшөөрлөгөө орж ирж байна. Энэ яагаад ингэж байгаа юм дандаа ингээд ийм дандаа л нэг ийм ууртаа, дандаа нэг ийм өсрөхсөн. Дандаа тийм харьцаатай байдаг байхгүй. Аль болох их ууралж одоо респектгүй одоо өөрсдөө хүүхдээ те нөгөө ийм хүндлэлгүй харьцаал, орилол, загнаал, хашгичаал тэгэл нөгөө нэг харьцуулаад хичээлээ эсэнгүү, чи тэгсэнгүү гэж цаагаал зандраал байх тусам хүүхд чинь ерөөсөө улмал ааш нэвтрэл улмал цаашаа явна. Тийм учраас ерөөсөө уурлаад, загнаад, орилоод хүндлэлгүй харьцах ямар ч хэрэг байхгүй. Аль болох одоо ээж аав нар бол ерөөсөө маш тайван байх хэрэгтэй энэ үед өөрсдөө. Тэгээ эцэг их өөрсдөө өөр хүүхдүүдэд үлгэр дуурайл болох хэрэгтэй. Яг л хүүхдүүд ямар үлгэр дуурайл. Хүүхдүүдийн хаажууд хэрэлдээл орилоод байж болохгүй. Тийм учраас хүүхдүүдэд үлгэр дуурайлтаа харьцах хэрэгтэй юм байлээ. Ямар ч байсан эцэг их нь одоо ингээл чамд бүрэн дүрэ хайр өгж байгаа. Яг тэрнтэй адилхан одоо чамайг аюу хүндэлж байгаа шүү. Одоо чиний одоо сонголтыг ээж нь одоо ингээд миний хувьд бол яг тэгс ээж нь чиний сонголт одоо хийх гэж байгаа юм чинь ээж нь одоо ингээд чамд итгэе. Чи өөрийнхөө сонголтыг ингэж байгаа. Чи бол зөв бодож байгаа гэж би бодож байна. Гэтэ яг хөө чи надад бас би чамд зөвлөхгүй, зөвлөөд ах шаардлага байхгүй. Тэгэхээр чи зүгээр ингээд ярилцмаар байгаа зүгээр юм бол надад ярилцаж болно. Хоёлоо зүгээр ярилцаж болно. Тэрнээс биш би чамайг заах гэдэг юм биш шүү гэдэг нь окей гэж байгаа байхгүй. За гэх тэгэнгүүт яг эн чин бол нэг наашаага нэг одоо цаашаага ингээд яахгүйгээр наашаага чи надад ярьж болно шүү гэсэн санааг үлдээж байгаа байхгүй. Тэгэхээр эн чин бас хүндлэл дотор орж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд өгж байгаа. За дараа нь болохоор ер нь бол альва юм чинь хэмжээ хязгаар гэж байдаг. Тэгээ гэр бүлд бол эцэг их бол ямар ч байсан хэмжээ хязгаар тогтоож өгөх ёстой. Тэрийг бол аль болох яхаа өсвөр наснд хүрэхээс нь арай өмнө те хүүхэд байхаас нь гэр бүлийн одоо юм орой унтдаг жоромч юм уу те энэ нэг юм дүрм байх ёстой. Гэхдээ ээж аав бол тэр дүрмийг бол хэзээч өөрсдөө зөрчиж болохгүй. Яг л заа гэл нэг л юм дүрм зохицоосон бол яг тэр өөрөө байх ёстой. Хэрвээ дүрмээ зөрчөөд одоо нэг юм за чи орой унтахдаа уцаа хураалга. Уцаа энэ тавь хичээл орой за яг өнөөдөр авах хүч. Чи өнөөдөр ав гэд ингээл ах юм бол хүүхэд чинь яах вэ гэхээр ээж аав дүрмээ зөрчдгүү гэдгийг мэддэг. Тийм учраас дараагийн удаа чи уцаа өгөх юм бол яагаад гэд өгөхгүй. Тэгэл нөгөө дахиад хэрүүл болно ш. Тийм учраас ямар нэгэн тийм одоо хязгаар юм тогтоосон бол яг тэрэндээ бол амар өмч байх хэвээр. Тэрэндээ бол ерөөсөө ууралж уцаарлах шаардлага байхгүй. Тэгэл тэр гэр бүлийнхаа хүүхдүүд гишүүдэрээ ингээл бүгдээр ингээл зөвшөөрүүлэл за одоо яг ингээл орой 7 цагтаа бид нар хоолоо идэх хэвээр одоо гэр орондоо бүгдээрээ байх хэвээр бол яг л тэр үгээрээ. Тэгэхээр хүүхдүүд явандаа ингээд ээж аав одоо ингээд гэртээ энэ хоолоо идэх хэвээр байна. Бид нар ийм хэвээр ингэх хэвээр гэд хүлээдэг. Тийм болохоор ингээд ямар нэгэн тийм хэмжээ хязгаар альва юмд хэмжээ хязгаар тогтоосон бол эцэг их болно. Тэрэндээ бол ерөөсөө яг үнчээр ах хэвээр ерөөсөө зөрчиж болохгүй. Энэ бол маш том юу шүү тий. Тэгээд одоо их ууралж одоо их яасан үед нь бол орилж чарлаад одоо цагтаа дуудан барьна гэдэг ах юм байхгүй. Тэрний оронд за хэрвээ чи ингээд их уурлаад одоо ах эгч нар дүү нартайгаа гэр бүлийнхэнтэй зөв бус харьцаад юм хамаа явчих юм бол одоо биднэрт бол дараагийн одоо нөгөө алхам бол бид нар өөрсдөө
шийдэж чадахгүй учраас одоо цагдаач мэдэгдэхээс өөр аргагүй болно шүү гэсэн байдлыг айгүй юм тайвнаар хэлэх хэрэгтэй мөлий. Хэлдэг. Тэгэхэд бол хүүхдүүд бол энэ бага насны одоо ийм насны хүүхдүүд ч юм бол юу үлээ цагдаад орооцолдох ч юм уу гэсэн бодол төрн. Гэхдээ тэрийг маш тайван ярина. Ягаад тэр хэмжээ хязгаар тогтооно гэдэг чинь энэ дотор орж явж байгаа байхгүй юу. Тэр ингэхий ийм юм болох юм бол дараагийн ээлжинд ингэ шүү. Тэрнээс биш нөгөө цохин зодно биднээсийн нөгөө багадаа өссөн эцэг их одоо ста Монгол хүмүүслээрээ тий ста зохиод үгүй зодоод үгүй одоо тэгэл ста алхамбаа үзүүлээ тийм ойлголт өрөөсөө байхгүй. Ялангуяа Америкт байдаг хүүхдүүдийн хувьд бол ер нь бол эцэг их алгадлаа гэтэл одоо сургуульд нь тэр нөгөө нийгмийн ажилтан билүү тийм хүмүүс нь байж идэг. Тийм учраас энэ хүүхдүүдэд бага ангиас нь бараг заачдаг ч юм уу. Тэгээ ер нь бол эцэг их намайг зодох ирэхгүй ямар ч алгадах ирэхгүй гэсэн тийм одоо тийм ойлголттой байдгийн байна лээ. Тийм учраас ямар ч тийм одоо хүчирхийлэл бол өөр хүүхдүүдэд эзэж үзүүлж болохгүй. Аль болох тайван тэгээд тайван байх тусам ээж нар ялангуяа тайван хүүхдтэйгээ харьцаал айгүй инээгээл ингээд нэг удаа би хүүгээ амар уурлахад нь би өөдөөс нь хараад зүгээр инээсэн байхгүй гэсэн чинь ингээд над руу хараа гайхсан. Цочоод яг тэр инээ гэж удаагүй амар уурлж яхад нь намайг өөдөөс нь зурж уурлана гэж бодсон. Би яг бас л нөгөө юм уншсан сонссон байсан болохоор айгүй өөрийнхөө бие барьж байгаа л айгүй инээсэн чинь чимээг болцсон. Тэгэл би за миний хүү жоохон тайвшрахаараа яарий. Хоёулаа ярилцъя. Яасан гэ. Тэгэл өнгөрсөн. Тэгээд ер нь бол энэ арга бол надад бол ямар ч байсан юм тайван байх, өөдөөс нь хараад ингээд зү инээмсэглэх, инээх энэ төр бол үр дүнгээ өгсөн. Ер нь өгдөг гэдгийг ч би одоо амьдрал дээр ойлгож байгаа. За тэгээд ер нь бол бас нэг юмыг ойлгох хэрэгтэй. Ер нь альва юм чинь одоо шуурга, салхи болоод өнгөрдөг тийм ээ. Тэрийг бол мартаж болохгүй. Тийм учраас энэ үе бол ерөөсөө зүгээр нэг тодорхой богино хугацаанд л энэ хүүхдийн одоо хөгжилтийн нас өсвөр насны хөгжил явагдана. Гэхдээ энэ үедээ бид нар бол маш тайван байх ёстой гэдгийг л одоо ойлгоорой. За тэгээд дараагийн удаа би одоо бас ямар сэдвээр жоохон зөвлөгөө өгөхөө мэдэхгүй байна. Гэхдээ ер нь яг толгой дотор аюу олон юм замбраагүй бодлууд байгаа. Тэгээд нэг нэгээр нь ихнээс нь хуваалцъя гэж бодож байгаа. Ма ихний ээлж нь ямар ч байсан ууртай хөхтэй яаж харьцах уу гэд ийм жижигхэн сэдв ярьлаа. Тэгээд ойлгоогүй юм уу, нэмж асуух юм байвал надаас одоо чатаар ч юм уу асууж болно. Тэгээд би бол мэдээж одоо мэрэгчлэлтэн биш, өөрийнхөө туршлаган дээр үндэслэл ярьж байгаа. Тэгээд жоохон сонссон мэдсэн юм аа туршлагатайгаа осруулаа ярьж байгаа гэдгийг би түрүү чи удаа хэлсэн тий. Тэгэхээр бас авахыг аваад аяхыг хаяараа. Тэгээд надад бас зөвлөх юм байвал зөвлөөрөө. За баярлалаа. Баяр та.